Дуулал 49-р бүлэг 1-ээс 20 дахь шүлэг. Бүх хүмүүсээ үүнийг сонс, газар дэлхийн бүх оршин суугчдаа чих авин сонс. Дээдс дооц баян ядуу хамдаа сонсцгоо. Миний ам мэрэгэн үгийг хэлэх бөгөөд миний зүрхний бясалгал нь ухаарал байх болно. Би сургаал үгэнд чих авин, би учир биүүлэх хэлснээ босоо ягаар айлна. Миний дайснуудын гин буруу намайг хүрээлэх үед зовлон зүдгүүрийн өдөр би юунд айх ёстой вэ? Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд игж, өөрсдийн баялагын илбэг дэлбэгээр сайрахдаг. Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зөөлж чадахгүй, эсвэл үүний өлөө бурханд өлөөс өгч чадахгүй. Учир нь үүний сэхлийн аврал маш их үн цэнэ бөгөөд түүнийг мөнхөд үрж баршгүй. Энэ бол үүнийг мөнхөд амьдарч ялцралыг үзэхгүй молд юм. Учир нь мэрэгэн хүмүүс ч үхтгийг ир хардаг, мөнхөг болон ухаангүй нь хам сүнэн эд хөрөнгөө бусдад үлдээдэг. Тэд дороо өөрсдийнх нь гэрүүд мөнх байна, мөн оршин суух газрууд нь бүх үеийнхэнд байна гэж боддог. Тэд өөрсдийн газруудаа өөрсдийнхөө нэрээр нэрлсэн. Харин хүн агуу хүндгэл дороо үлдэхгүй, тэрээр мөхдөг адгуусаа адил юм. Энэ бол мөнхөг хүмүүсийн болон тэдний үгийг сайшаадаг хүмүүсийн зам билээ, Сила. Тэд хон шиг үхэгсдийн оронд аваа чигтахаар овлогдсон. Үхэл эдний хончин болон шулуун шудраг хүн эднийг өглөөд захирч тэдний хэлбэр дүрсэн шаагтахын улд үхэгсдийн оронд зориулагдана. Ингэснээр эд оршин суух газаргүй болно. Харин бурхан миний сэглийг үхэгсдийн орны иргэшээлээс аварна. Учир нь тэр намайг хүлээн авна, Сила. Хүн баяжиж гэр орных нь эд хөрөнгө нэмэгдэх үед чи бүү ээ. Учир нь нэр өгөхдөө юу ч авч явахгүй. Түүний алдарч үүний араас бууж ирэхгүй. Учир нь амьддаа эр өөрөө баяр хүргэдэг, мөн өөрөө сайныг хийхэд чинь хүмүүс чамайг магдаг боловч тэр өөрийн эцэг өвгөд уруу очино. Тэд хизээч гэрлийг харахгүй. Агуу хүндэглээ боловч ухааралгүй хүн боломх адгуусаа адил юм. Дуулал 49-р бүлэг 1-ээс 20 дахь шүлэг.